хүн хүнээ хайрлах гэдэг ба шүү. Хосууд биений хайрлах. Тэгсэн чинь бид нэр зүгээр л цугал байж ижил хэвчээ сайнтай муутай үзэлцэл. Зэгжил амьдрах хэвээр. Тэгэл яаж ч гэсэн их цуг салахгүй байх хэвээр. Боддог гэсэн аахгүй. Нөгөө нэг амар тав хайрцагтаа явагдсан. Тэгсэн чинь би тэр чин хайр биш. Тэр чинь харин зүгээр л тэр хүний өөртөө ямар нэг байдлаар өөрийгөө бодоод тэ өөртөө ямар нэг байдлаар наагаад тэр хүний эрхчлөөг бүр хязгаарлаад өөрийнхөө төлөө тэр хүнийг нэг золиослоод байгаа. Тийм хэрэг болоод байгаа юм шиг санагдаад байна. Тэгтэл эн чинь хайр биш бүр эцэстээ зүгээр тамлан зовоолт юм шиг тэгж байж байгаа байдал нь. Үнэхээр хайртай болж тэр хүнийг чөлөөтэй өөр нь байлгадаг. Зүгээр ингээд байж ахт нь л хайр хүрдэг тий. Тэгээ юу ч хийсэн хүлээн зөвшөөрж муугаар юусаа харддаггүй. Тэгээ өөрөөсөө аль хэдийн хамааралгүйгээр тэр хүнийг чөлөөтэй өөрөөр нь амьдрах, байх тэр бүх нөхцөл бололцоог нь өөрөө тавьж өгдөг. Тэр хүнээс юу ч нэхэхгүйгээр тэгээ тэр хүнээс хараат бишээр тэр хүнийг л гэж хайрлах хайр чинь л хайр юм бэ гэж бодоод байгаа хэрэг. Гэсэн чинь эсрэгээрээ бид нар чинь суруу хайртай гэдэг аярнаа нөгөөдгөөд заавал өөрийнхөө амж байна. Аач явсан тагнаар хааны явж ийн яаж ийн ирж ийн гэж чинь юу хийж ин тэрийгээ хийж болохгүй нэгээ хийж болохгүй гэж хамаг юмар нь боож хаагаал тий. Ингээд байх чинь зүгээр л тэр хүний өөрийнхөө чөлөөтэй байх хамаг орон зайг нь тавьчихсан. Өөрийнхөө л орон зайд байлгах гад хүчлээ та. Тийм л нэстэн харилцаа үүссэн амьдраад идэм байна да энэ хүмүүс гэж. Өөрийнхөө хэлбэр тааруулж байх гэдэг. Тийм. Өөрийнхөө нэг хүүхэлтэй шиг байлгах. Эсвэл нэг том хамгаалагч ажил байлгах. Зөвхөн өөрийгөө л бодсон л зам багт. Тиймээд ийм хайр гэж байд юм бэ гэдэг зүйлүүд их батаад л. Ер нь бол нэг яг гоё хосууд ч юм уу хамтрагчуд ч юм уу те байхад тэр нь заавал эрэгтэй эмэгтэй байх гэх албагүй шүү дээ. Нэг одоо жишээ нь ялангуяа чифтер шиг ч юм уу хамтрагчуд бие бинийгаа дэмжиж те аль нь болж байгаа зүйлүүдийг нь дэмжиж болохгүй байгаа зүйл дээр нь туслаад те бие бинийгээ бас амар даган дуурайх биш. Хөгжүүлж болох юу вэ? Тэр болгон дээр нь дэмжиж өөрөөсөө илүү тэрийг ингээд өөдн өргөчгөн сан гэдэг тийм хүсэлтэй. Энд чинь л ер нь тэгэл хамтарч хосолж байж байгаагийн утга юм байна да. Яаж энэ хүнийг хөгжөөх вэ? Энэ хүн яг юун дээр алдаад байна, юун дээр болоод байна гэдэг зүйлүүдийг нь харж чаддаг, бас хэлж чаддаг. Тэгэл юу хийх дуртай илаа, юу хүсдэг вүлээ тэр болгоныг хийх болцоог нь бүгдийг нь тавьж өгдөг. Тэгэл хосын харилцаа гэдэг чинь тийм л байх хэрэгтэй байна да. Нөгөө бүх хамтрагчид заавал хос гэхгүйгээр бүх зүйл дээр хамтарч байгаа нь тэр хамтрагч нараа яг түрүүний байдлаар байлгавал яг нэг өөрөөрөө байлгах гал байгаа дэлгүүгээр зарим багш нар чинь нэг өөрөөрөө байлгах гал ингэдэг гээл тэн дээр бас ажиглагддээ шүү дээ. Хосууд шиг. Түрүүний юм дээр хэлэхээр хайрынхаа мөн чанарыг таныг үедэж тэнийг хэлдгээр өөрийнхөө хэлбэрт өөрийнхөө хайрцагт барих гад хүмүүс хандлаад байж байгаа юм шиг. Энийг хүмүүс тэрийг тэгж болохгүй. Тэр яг энийг нэг хүүхдүүдтэй болохоор одоо уруу хийгээд байгаа зүйлүүдийг нь бол хэлнэ. Гэтэ бид нэр заримдаа хэлэхдээ нэг хэтрүүлээд яг өөрийнхөө
тав туханд тааруулаад хэлэх гээд идэх юм шиг. Яаж илэрхийлж байгаа гэсэн. Одоо өөрөө байгаа зүйлсийг хайлж нэг өөгшөлөд бас байгаа гэхгүй. Тэрийгээ зөвхөн нөгөө нэг янзын шууд зайлухан гаргаж байгаа. Энэ шууд зайлч өөрөө хайр юм. Аргыг нь олж хөдөлж байгаа зүйлэл бол цуу зайл байлгүй. Арга олохгүй байгаа хүнд чиглүүлэх хэлэхдээ яг тухайн хүнд яаж ойлгуулж хүргэж хэлэх вэ гэдгийг гаргаж байгаа байдал нь суу зайл байж болох юм байна. Тэгэхдээ эн чинь тэгээд угаасаа л нэг сайн сэтэлтэйгээр гаргаж байгаа учраас тэр хүнээ л гэж бодож хэлж байгаа учраас тэр хүнийг боож хаагаагүй бол энэ ч угаасаа давхар цаана хайр л учраас хайраас л илэрхийлэгдэж байгаа учраас нэг талын нэг бодлын хайр гэд илчиж болох л тий. Ямар сэтэлтэйгээр тэр хүнийг хөдөлгөх гээд байна вэ гэдгээс шалтгаалаад байна л та энэ зал хэрэгжилж байгаа байдал. Суу зал хэрэгжилж байгаа. Одоо нөгөө хүнээ зөв рүү нөгөө тэмүүлүүлж байгаа. Чиглүүлүүлж байгаа. Жоо итгэл тэр хатуу хайр зүйлээ хайр. Нөгөө талынхаа хүнийг зөв замд оруулах гэж байна тий. Нөгөө хайр зөв болох. Тэр чинь хайр биш шүү. Өнөөсөл нөгөө эрхлүүлээл харуулаа хайрыг юмсч бороо хайлах гэсэн. Тэг хүмүүс яг нэг тэ нийлээд ирэхээрээ ихэнхдээ баг золиос гэдэг зүйлийг өөр дөр мэдрээд энтэл ингэснээрээ би ингэчээд энэ гэдэг зүйлийг айгүй их мэдэрч амьдрт юм байна л. Тэгэл дандаа өөрөөсөө хайхгүй нөгөө хүнээсээ л хайгаад идэг. Өөрөө төрөл хүсэж байгаа зүйлээ өөрөө тэр хүнээ хийж өгөөгүй бэжэж өөрөө хийж өгдөггүй бэжэж тэр хүнээс заавал авах ёстой юм шиг. Тэр хүнэл заавал төрүүлж хийх ёстой юм шиг. Өөрийнхөө бүх орчныг тэр хүнээр бүрдүүлүүлэх гээд хүсэж байгаа бүх зүйлээ тэр хүнээр хийлгүүлэх гээд айгүй их өөрөө хойшоо суудаг юм байна л та ихэнх хосууд тий. Энэ байдлаа яг засаад төрүүлж чи өөрөө ядаж хийж өгч чадчихна уу? Хүсэж байгаа тэр орчноо чи өөрөө бүрдүүлж төрүүлж хөдөлж чадчихна уу? Алиа хүлээлт тавих л ер нь асууд хамгийн хэрэггүй зүйл юм шиг. Би эндээ хүлээлт үүсгэх. Нэгэндээ эсвэл зүгээр заавал тийх ёстой гэд тэр хүндээ хүлээлт тавих. Тийх бахтай гэд өөрийнхөө хүслээр мөрөөдлөөрөө алиа зүйлийг өөртөө хүлээгээд хүлээлт хийгээ суучдаг. Энэ зүйлээ засаж чухал тий. Ч юм бол арга тал дээр яригдахаар юм тий. Дэлхийд дотроо ярих юм бол одоо энэ бохсоод биш тий бүгдээр нөгөө ямар нэгэн барилдлагаараа яриад гэдэг нэг өвлийн үр гэж яриад байдаг шүү дээ. Тэр зүйлээрээ бас илүү холбогддог юм шиг санагдсан шүү дээ. Тэгээд тэднээс ажид хүнсэж юм тий. Баян суралцж дээ. Энэ удаа ингэж компьютерийн хэлбэр юу гэх юм. Антад төцийн хэлж өгөө засаж залруулна гэдэг чинь бас нэг ясандаа би нэг нөгөө дэш нь гаргах тий. Ирлүү тэмүүлэх гэж юм тий. Нэг талаас нь хараад үзэх юм бол өвлийн өөрийнхөө юу хооронд холбогдсон байдаг. Урд наснда ч айл нэг төрөлтөө миний хийж байсан юм нэг алдаа төтлийг тэрийг энэ наснд залруулах засуулах гэж ирсэн. Ямар нэг юм ойлгох гэж ирсэн. Асуу удаалал асуудын очроо асуулаас тийм юм холбоотой. Тэр талаараа л бол дэмжих гээл аль нэг угаасаа энэ хүн энэ тал дээр дутагдaltaй гэдгийг мэдж байгаа учраас таталцал үүсэж ч юм уу энэ хоёр хүн алдаад байгаа зүйл дээр нь бол дэмжих гээд олон талаасаа нийлсэн байгаад тий.
Алтаагүй байсан ч зүү явж байгаа дээр нь бас дэмжих гээд. Улам энэ хүнийг яаж чааш нь тэгээ хөгжүүлэх үе гэдэг зүйл дээр л тал талаасаа би энэ дээр туслах гад. Тэгтэл тэгээд ихэнх хүмүүс яг ихэнх нь гээд тэр дээр хэдэн хувьтай байд юм бол тэрийгээ нэг сайн мэдэхгүй санахгүй байгаа учраас тэгэл ар сархан юм дээрээ би үнээсээ хараат байчаал би нэгэ хүлээгээл эсвэл би нэгэ өөрсдийнхөө нөгөө таалд байлгах зээл үзээд анхны уучрал гэдэг шүү дээ. Тэр болохоор үед хоёулаа яг ямар хэмжээс ямар нөгөө юу вэ? Тэр юм дээр ингээд хараад одоо гэж ярьдаг шүү дээ. Тэгэж нөгөө ижил татна гэдэг шиг ямар хэмжээс байна. Тэгэж татцгаа. Тэгээс үлдээ нөгөө шударшаад удаан хугацаанд болоод ирэхээр нөгөө завшраад нэгэн жоохон ахиад ирэхээрээ хэмжээс нөгөөх нь ахиад хомсрын төвшин жоохон өөрчлөгдөд ирэх юм бол нөгөөтөндөө нөлөөлөд нөгөөндөө тэгээд ирэхээр нөгөө алдаа амьдаг юу гэдэг тэрийн залруулах өгөн чиглүүлэхэд нь дэм тос болт юм байна гэж байна. Одоо эрэгтэй эмэгтэй хүмүүсийн онцлог гэж бас байна. Эрэгтэй нь болохоор нэг айгуу тийм том даалгацтайгаар ерөнхий байдлаар аливаа зүйлийг харж зэрэндээ тэрнийхэн дагуу зарим нэг үг үйлдэлүүдээ хийж гэр бүлээ авч явах зүйлүүд нь тэрийг л айгүй их байрч явдгийг нь тэгсэн чинь эмэгтэй хүмүүс болохоор жижиг аар сар зүйлүүдийг нь илүү харж тэр зүйлүүд нь ханддаг. Тэгсэн чинь одоо ингээл манай найз нарыг гэр бүл найзуудыг ингээл хараад тахаар дандаа эхнэрүүд нь өөртөө нэг сэтгэл намжтай биш. Тэгэл ер нь л нөхрөө нэг ихгүй инггүй байна. Уудлан чи тийх ёстой гэд айгүй их зүйлээр хойноос нь хаатгаж заавал тэгжээч л явахгүй бол энэ хүн ерөөсөө хөдлөхгүй байна гэдэг утгаар нь эхнэрүүд айгүй их хардсан байна л да. Тэгэл жижиг нөгөөдөл нэг том цар хүрээгээр нь хараалаа жижиг зүйлүүдэд анзаарахгүй ингээл яваад байтал жижиг зүйл дээр нь л анзаарчаал тэр хүнлүүгээ тэрийг чичлээд байдаг. Тэгсэн чинь нөгөөдөл нь амаал хараад байгаа учраас жижиг зүйлээ анзаардгүй тэгэл эхнэрүүдэд загнуулаад ч юм уу хөтлөлөж ч юм уу тэгэл явдаг л байгаа юм. Энэ чинь нөхрөөд юу гэж ярьсан бэ гэсэн чинь ингэсэн шүү дээ. Эхнэрүүд угаасаа л яг ингэж л байх юм байна. Яг ийм онцлогтой гэдэг зүйлээ ихэнх нь бас мэддэггүй учраас тэрэн дээр айгүй зөрчилддөг. Хоорондоо зохицолцож чаддгүй. Өөрийнхөө яг онцлогуудыг мэдрэхгүй байгаа учраас хоёр өөр талаас нь хараад хоорондоо маргалдаад зүтгээд идэв юм байна. Тэгвэл энэ онцлогоо л мэдэрчилтэй. Энэ онцлогийг л хүлээн зөвшөөрчихөлтөө гэдэг утгаар нь ярилцаад байгаа байхгүй бид нар. Энэ онцлогийг л хүлээн зөвшөөрч тэгээд энэ хоёр талын энэ хоёр өөр онцлогуудаа харин хооронд нь ацалтаатай байхаар биеиндээ амар тулгахгүйгээр тэгэж амар сөргөлдөхгүйгээр л хоорондоо гой зохион байгуулалттайгаар энэ маань ингэж байгаа юм байна гэд анзаарахтайгаар тий өөртөө хүлээн зөвшөөрөөд нэг талаас нь харахад юм байна. Чиний харал юм байна. Хоёулаа тэгвэл яг энэ дээр ингэж зохицуулаад чиний энэ санааг аваад миний энэ санааг аваад ч гэдэг юм ингээд хоорондоо айгу зохион байгуулалттайгаар хүнийг яг хүлээн зөвшөөрөөд ингээд хоршруулж ажиллавал энэ айгу том бүтэн байгуулалт гэх үү те айгу том тийм энэ хөгжиж байгаа гэр бүлээ хөгжүүлэх гээл үзээд л байгаа л асууд байгаа л юм чинь аль санаагаа хооронд нийлүүлээд ингээд ажил болгоод явбал боломжтой байд юм биш үү гэдэг зүйлүүдийг айгу их гаргаж яриад байгаа байхгүй. Гэсэн чинь эрэгтэйчүүд болохоор бас энэ дээр ингэж байгаа. Гэхдээ ямар ч үед нөхрийг эрэгтэй хүнийг хойноос нь ингэж чиглүүлж өгч өгдөг жижигхэн зүйлүүд дээр нь ч юм уу эсвэл өөрийнхөө яг бод санаж байгаа зүйлүүд дээр нь чиглүүлж хойноос нь хатгаж өгдөг хүмүүс нь угаасаа л эмэгтэйчүүд байсан юм байл шүү дээ.
угаасаа л тэгж явах нь жам ёсны хэрэг ч юм уу да. Гэсэн юм яриад байгаа байхгүй. Яагаад тэгж байгаа юм бэ? Чингис дэлхийд даяар нь ингээд том үйл хийгээд явж чаад тэрний ард бүртөөлсэн байхгүй юу? Бүртөөл Чингисийг ингээд чиглүүлж жижиг зүйл дээр нь зөвлөж бүр хатгаж гэдэг юм уу те. Тэгжээж тэр Чингис чинь амжилтанд хүрсэн. Бүртөө байгаагүй бол Чингис тэгж явж чадах уугүй юу? Та нар бол тэгээ бодоо өөрсдөө угаасаа л таны онцлог тэр юм чинь тэрийг харин гой зөвөр илэрхийлээд зөвөр тэр хүнд нь хүрэгдэг байх тал дээр нь ажиллаж ухамсартайгаар нөхрүүдэд чиглүүлж байх тал дээр нь илүү их ажиллаж явбал энэ чинь бол хамгийн том давуу тал ахгүй юу та нарын гэж ярьж байгаа юм. Угаасаа л та наргүйгээр бид нар юу ч бид нар байхгүй бол бас та нар юу ч юм чинь энэ онцлогуудаа л би энэ дээрээ бүр гоёор илэрхийлбэл байх нь л зөв юм байна. Харин хийж байгаа зүйлийн нөгөө тал нь зөвөр хүлээж авдаг нь л хамгийн том зүйл юм байна гэдэг зүйлийг ярилцаад. Тэр чинь бид нарийн төвшнийг хараад эсчүүд л нөгөө бүдүүн баг юм авчдаг байхгүй. Тэгээд бидний нөгөө дэлгэцтэй мэдээд ингээд ийм багц энийг харахгүй. Манус бас жоохон хатаад энэ өөртөө ч хэрвээ тэрийг инженер энэ хэсгийг нь олж авахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд ойлгуулчих гэдэг юм. Нөгөөсөө чи шууд цалиа гаргахгүйгээр шууд яагаад угаасаа хүн яаж үлээж авах вэ? Энэ хүн чи харж байгаа үнцэг нь юм чи миний харж байгаа үнцэг юм. Тэр өөрийнхөө харж байгаа үнцгийг ингэж ойлгуулад энэ хүнийг жоохон ингээ явуулчих гэдэг. Тэр ухаан тэр үеийн нөгөө хаттын ухаан гэдэг чинь тэндээлсэн. Яг одооны бидний хаттын ухаан гэдэг чинь арай сулдуур болчиход илүү тийм үл ойлголцсон. Тэр нөгөө тэр нь болохоор сүулдэ даамжраад ирэхээр өөрийнхөө байлгах чинь гэж ойлгогдоод тий. Нэгэн жоохон бүдүүн баг хараад нөгөөх нь бүд нарийн хараад тэгээ нөгөөдгөө ойлгуулж чадахгүй нөгөө суу цайлаа гарч шууд хэлж чиглүүлж чадгаад тэгээ тэн дээр нөгөө үл ойлголцсон. Эмэгтэйчүүд ийм ирчүүд тийм. Тэгээ нөгөө хаттын суу ухаан чинь тэн дээрээ гарах ёстой гэдэг чинь энэ л болж таарсан. Тэрийг нь мэддэг ирчүүд болоод бас шал одоондоо мэдгүй байгаа улсууд нь уурлах ч юм уу те өөрөөрөө байлгах чинь гэж үзэж байгаа нөхдөд байхад эмэгтэйчүүд чинь энэ тал дээр илүү шүү энэ тал дээр торгон мэдрэмжтэй шүү гэд хүлээж аваад үнэлж байгаа нөхдөд бас тэгж бодоод харгүйгээр ахил дэвшдэг зөвшөлт хүрдэг гэх юм. Тиймэрхүү болдог байх гэж байна. Тэгэл нүг би нэгээ өөрсдөө л хамгаалах би л илүү гэдэг тэр ухамсар айгүй их байд. Манай байдлаар би ингэх ёсгүй би ийм л байх хэвээр. Би одоо жишээ их нэртэй буугаад төвчл тэгж чинь би нөхөртөө буугаад төвчл тэг чинь гэдэг айгүй том хамгаалттай. Тэгээ тэрийг л тэр том одоо эгогоо дарж аваад би нэг ойлгох яг тэр онцлогийг хүлээж авах гэдэг зүйл дээр хүмүүс яг ажиллаж байна. Эхнэр хэдий суудсайл ашиглаад хөдөлгөхгүй гэсэн чинь ирчүүд өөрөө бас ухамсартай байхгүй болол эднэрээ суудсайлаа гаргах ёстой шүү дээ намайг ингэх ёстой гэж хөшөлтөө суугаад байл бас л юу. Тэгэхээр бас нөгөө энэ дээр бас нөгөө эрэгтэй хүмүүсийн өөрийнх нь ухамсарынх нь юу бас нөлөөлж байгаа. Хэд нөгөө зөрүүд гүчүүд тий өөрөөхөө тийм хүмүүс чинь бас хэцүү шүү дээ. Хэдий ярьжсэн ч гэсэн нөгөөх нь тоохгүй. Тэгэхээр зөвхөн л эмэгтэйчүүд л бас сууцал хаагаад ямар нэгэн байдлаар бүрийн болоод ингээд байх. Нэг талдаа хитрхи ачаа өрүүлээд байгаа юм шиг. Нэг бас нөө бидний багын бас нэг тийм хүмүүжлэн тий. Эхнэр заавал тийм байх ёстой. Нөхөр бас заавал тийм байх ёстой.
гэдэг тэр хүмүүжил дээрээсээс суурлаад бас биендээ хандлаганаас л тэрэн дээрээ тэгэл тэмцэлтэй л те. Тэр зүйлээсээ жоохон хайлтчвал заавал тийм байх ёстой гэдэг зүйл юу нь бэ? Өөр өөртөөх нь хүсэл сонирхол нь яг юу байна? Юу руу тэмүүлээд байна гэдэг зүйлийг нь харчихсан байхад яг тэр өөрийнх нь яг тэр онцлог хийж чаддаг ур чадвартай бол тэр ур чадвараар нь тэрийг нь хийх нөхцөл бололцоог нь олон бүрдүүлж өгөөл үсээ тэмүүлээд байгаа тэр боломж юунуудыг нь бүрдүүлж өгөөд чөлөөтөө өөрөөр нь хийлгүүлдэг байх зүйл аюул чухал юм. Би нэга тэр тал дээр нь дэмждэг ах тий. Хүсэл мөрөөдлийг нь хүндэтгдэг байх. Тэгэл эхнэр нь заавал гэрээ сахиад хүүхдүүд хараад байж явах ёстой. Нөхөр нь заавал тэгж ийм байх ёстой гэдэг зүйлүүдээр тэр хайрцагнаас л гарчихвал. Тэгэхээр нөгөө юуны академик янз бүрийн боловсролоос илүү гэрийн нөгөө боловсрол аягүй чухал агааз. Тэгээд энд нөгөө том болоод одоо ингээд спек өрсөн хүмүүс өөрсдөө л хумсарлаж нөгөө тэр гарч байгаа тэр хайрцаглагцсан эрүүлийн хүмүүжлээсээ өөртөө л гарахгүй болвол хумсрал нэмэргүй харин тэднэрт нөгөө нөлөөлөд цаашаа нөгөө хүүхдүүд одоо энэ хүүхдүүдийг ч юм уу ирээдүйн юмгаас засаж авах нэлээд чухал юм. Тэгээд айл талдаар жоохон хумсралтай хашиг байхгүй бол гэр бүлийн хүмүүжлээс гаднаас нөгөө өөрийн хүүхний юу гэж яах шиг байна. Нөгөө зан чанар гэдэг шүү дээ. Төрхөөс үүссэн гэх юм уу? Би болсон. Өөрийнх нь мөн чанар гэх юм уу? Хүн болж төрөөд янз бүрийн тэр нөгөө зан аашиг өөртөө суулгахаас гадна өөрийнх нь мөн чанар гэж байна. Тэр мөн чанарууд нь гэхдээ дандаа сайхан мөн чанар гэж бас байхгүй байх юм шиг байна. Тэгээ яг гоо үнэхээр ялчуудаар даталтай тэр зан чанар өөрийн бүр яг унган тэр зан муу даталтай зан чанар байгаа бол үнэхээр засах шаардлагатай бол амьдралд нь үнэхээр тэр нь муугаар нөлөөлөд тав тухтай байх тэр нөхцөл боломжийг нь бүрдүүлж чадахгүй байгаа бол тэгэл тэр хүндээ тэрийг нэг зөвөр засах тэр баримжааг нь бас гаргаад өгчдөг байх хэрэгтэй юм шиг байна тий. Тэгэхгүй чи тийм угаасаа л чи тэгдэг гэж нэг хэрүүлийн нэг тийм шалтгаан болгоод тэрэн дээр нь дөрүүлүүд байх биш. Зөвөр тэрийг засах арга нь юу вэ? Ийдгээр хэлж тэрийг ойлгуулах арга нь юу вэ гэдгийг л хараад би эндээ зөвлөж чаддаг бол. Тэгээ хүмүүс бас нэг юм гэдэг юм шиг. Одоо энэ нэг харилцаанаас ойлгох ёстой юм ойлгохгүй байгаа учраас сурах ёстой зүйлээ сурахгүй байгаа учраас тухайн ямар нэг байдлаар тавгаа орчин усцсан зовлонтой хэцүү амьдарч байгаа бол тэндээс ойлгох ёстой юм нь юу вэ тэрийг ойлгохгүй бол тэгээл тэр нь эргэлдээл байдаг нэг тийм юу байх шиг байна. Таталцлын нэг тийм юм. Өөрөөрөө зүтгэсээр агаад тэр ойлгох ёстой юмудаа ойлгохгүй. Тэгэл тэр орчиндөө хэцүү байгаа тэр орчиндөө дахиад байнга амьд. Эндээс яг юу сурах гад, юуг ойлгох гад би ингэж хэцүү байгаад байна гэдэг үнцгийг юусоо харж чаддгүй хүмүүстэй. Тэр үнцгийг л харж сурах хэрэгтэй. Энэ дээр л буруу ажиллаад байна штэ. Энэ дээр л би ийм алдаа гаргасан биш үү? Энэ дээр би ийм зүйлийг ойлгох ёстой байсан биш үү? Гэт тэр өнцгөө хараад тэгээд ойлгоод ухаарад явбал тэр зовоод байгаа тэр шалтгаан арилж боломжтой байдал. Хараад тэр зүйл рүүгээ хандаж чаддгүй харж чадахгүй бол тавтаал байгаад. Одоо
Тэр нөгөө асуудал тулгараад байгаа тэр нэг хэцүү байгаа асуудлууд ойлгохгүй байгаа зүйлүүд өөрөө тэрэн дээр шаналаад байгаа юмдаа юмгаа тухайн хүн өөрөө ойлгоод ийм л хэлсэн биш тэгээд уг үндсийг ойлгож таньчаад тэгээ эргүүлээд тэр зүйл дахиад ойлгосон юм уу мó гэсэн маягтайгаар дахиад ирдэм билээ. Тэр үед нэг хэрэг өөрөө хэр хүлээж авч ин хэр хүн байна. Ингээл даваад гарч ирсэн. Үн чинь ийм штийг ойлгосон бол угаасаа нөгөө ойлгож мэдих ухаарах нөгөө өөрийн туултуудын нэг үедээ хүн тустай. Бүр ерөөсөө ирэхгүй тэр тийм зүйл дахиад ирэхгүй гэсэн ойлголт ерөөсөө байдаг юм л. Ирэн давтагдана. Хэр авч хүлээж авч туулж өнгөө авч ийн гэдгээс хамаарах ойлгосон үгээс хамаарах юм. Үүнээс бол өнөөдөр наадтай нэг ямар нэгэн зүйлийг хүнтэй нөхөртөө ч юм уу эсвэл өөр нэг хүнтэй ингээд асуудал тулгараад тэрэн дээрээ би ингээд хэцүү байлаа гэхээр тэрнээсээ ойлголт аваад ухаарчаад ийм л юм байсан юм биш үү? Ингээл болчих байсан юм байна гэдгээ ухаарсан үедээ дараа нь тэр асуудал яг тэр хүнээсээ биш гэхэд өөр ямар нэгэн хүнээс ч юм уу тийм өөр нэгэн зүйлээс гарч ирлээ гэхэд хэр хүлээж авч байгаагаасаа хэр даван туулж байгаагаасаа шалтгаалan ойлгосон ойлгоогүй шалтгаалаад тэр нь гараад ирэх юм л. Юунаас л бүгд алга болчихно гэдэг юм байдаг юм л. Тэгэхээр нөгөө тойрогч юм бол яг нөгөө тиймэрхүү зүйл татагдж байгаа зүйл байх нь байгаа. Тэрийг хэр даван туулаад хэр ойлгож чинь хэр хүлээн авч чинь хэр цаашаа тэргийн хөнгөө алхаа гарч чинь гэдгээс шалтгаална. Тэгээ харахаар одоо би өнөөдөр нэг зүйлийг даваад туулаад ойлгочлоо. Тэгсэн тэр зүйл дахиад өөр нэг байдлаар илрээ гараад ирлээ. Дахиад нэг зүйл тэглээ гэхээр ерөөсөө л гэх юм уу өөр дагаврууд гэх юм уу ямар нэгэн давтагдж байгаа зүйлүүд тэр чигээрээ дахиад давтагдаад байдаг. Тэрийг хэр давтагдж байгаа ойлгож байгаагаас л хамаард юм байна л гэж байна. Ерөөсөө сардгүй юм шүү. Тэгээд тэрэндээ хэр автаад хэр хөнгөө уусч вэ гэдгээс л хамаарх юм шүү. Заавал нөгөө ойр дотны хүний өөрт байгаа дутагдлаа хэр цацаж чадж байгаагаас л хамаардаг юм шүү. Одоо зөвхөн над дээр ингээд бага байхад нэг илэрдэг байсан зүйлүүд том болоод ч юм уу эсвэл өөр орчин тойрны зөвхөн гэр бүлээс өөр хүмүүсээс хараад ажиглагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр би тэр зүйлийг давж чадаагүй байнаас гэсэн. Алдаа дутагдаа засаагүй байнаас гэсэн. Тэгээд даваад туулаад алдаагаа засаад ч юм уу тий өөрөө тухайн зүйл дээрээ сайжирсан байгаа бол өнхөн даваа. Энийг даваад гарсан байхад тэгэл уламж хаашаа нэг хөгжих гэдэг зүйл рүү авах. Дараагийн гоё аяллууд нь нээлттэй. Тэгэл давж гарахгүй тэрнтэйгээ орооцолтой тэгэл нөгөө нэг лаг шавартаа зуудалдаа тэгэл байгаад байна. Нэмэг гартууд байхад тий. Тэгэл бүр юу шигдээл гоошоо гүн рүү ороод тэгээ яагаад тийм бэ? Гүн рүү ороодч нөгөө хэмжээс буурах ч юм уу тий. Тэгэл хумсалтайгаар амьдрах хэрэгтэй юм. Юун дээр болоод байна, юун дээр болохгүй байгаад байна гэдэг зүйлээ зөвөр нэг хөндлөнгөөс нэг жоохон ажиглцдаг. Яг юу болоод өнгөрчвөө гэдгээ жоохон эргээд нэг бодцдаг. Энд дээр яг яах вэ гэд нэлээд сайн гаргаалгаан дээр нэлээд сайн ажиллацдаг байх хэрэгтэй. Ихэнх хүмүүс тэгээд яах вэ гэж бодцоод тэгэл заазд болдгороо бодлог гэдэг нэг жоохон хоошоо суух хайстай. Тэрийгээ тэгэл байгаагаар нь зүтгүүлээд байх тийм аястай сэдэлтэл яваад идэм байна л. Яах учраа болохгүй болохоор зарим тэгэл тэр чигээрээ л зүтгээд идэв. Байх шиг байгаа ихэнх хүмүүсээ хараад байгаа. Яавал энийг айтаахан болгох уу гэдэг талаас нь бодож оож тэрэндээ нэг хүрч чаддгүй, зүтгэж чаддгүй. Эсвэл тэгэл за дутагдaltaй тал юмнуудыг нь харцсан байсан ч ерөөсөө болохгүй мэн тэгвэл ийм аргаар үзье гэд бодоход тэр арга нь жоохон хүнд хэцүү байвал тэгэл жоохон хулж байгаад ч юм уу эсвэл нэг жоохон айдас төрүүлэхээр зүйл байвал би чадахгүй мэн гэдэг зүйлээсээ болоод айдаг.
Ухамсарын төлөвлөлтөд хэр авч чадж байгаагаас л хамаарна юм л да наадчаа. Тийм. Том алхам хийх тэр юугаа өөрөө яг зорж хийж чадж гинүү гэдэг зүйлэл. Зарим зүйлүүдээс зарим одоо нэг асуудлууд дээр бол тухайн хүнээс айгүй их тийм төвчээр сорой хүч айгүй шаарддаг зүйлүүд байдаг те. Айгүй том алхам хийх шаардлагатай үе дээр тэндээс зүрхшээгээд ч юм уу эсвэл нөгөө нэг өөртөө итгэлгүй байдлаасаа болоод тэр алхмуудаа хийж чадахгүйгээсээ болоод нөгөө нэг зүйлээр зовлонтойгоо тэгээл зурлаад байдаг хүмүүс байгаад. Тэр үнэхээр том алхам хийх хэрэгтэй бол тэр алхмаа хийж хөөцөлдүүлж зоригтойгоор зүтгэдэг өөртөө итгэлтэйгээр мэрийдэг байж ижил аль зүйлийн асуудлын ард гарах хэрэгтэй байгаад итгэлтэй зүтгэлтэй байх л хэрэгтэй. Бас зүгээр хардаг. Аль зүйлийг эергээр хардаг байх хэрэгтэй л юм шиг байна. Хүмүүс тийм. Тэгэхээр нөгөө заавал нөгөө хос гэхгүйгээр харилцаа айгуу чухал болж байна. Энэ өөр дээрээ л илүүсэн ажилтал юм болоо тийм. Хос гэхгүйгээр л ер нь бол болоо явчих юм байна да. Тэгээ бас нөгөө талаасаа хайхгүйгээр зарим зүйл өөрөөс ч юм болсон байх вэ тий. Өөрөөс ч нь л үүдэлтэй энэ альва асуудал дэлгэрсэн байх вэ гэдгийг анзаарч миний яг хийж болох зүйл нь юу вэ? Миний яг дутагдaltaй тал нь юу байсан юм бол би энэ дээр юун дээр нь алдчихв гэдэг зүйлээ өөрөөсөө хайдаг байх, тэрийгэ застдаг байх, тэр зүйлд суралцж альва асуудал ер нь тэгэл хөнгөрөөл явчих. Бүхий зүйл энерги эрчмээсээ шалтгаалдаг гэхээр энэ бол чинь үлийн үрийн байрлалгад бүгд эрчим энерги нөгөө хуйлраа үүссэн. Тэндээсээ болоод хүмүүс хоорондын нөгөө уучрал золгоо болдог байх нь штэ. Тэр нөгөө таарлаж байгаа хэмбугаан ч ямар нэгэн учиртай ямар нэгэн өгүүлдэл хэлж яадаг шүү гэдэг чинь энэ дээр холбоотой байна тийм үү? Ингэдэг юм шиг юм л та. Адилхан сэтгэлгээтэй буюу энерги хувьд адилхан үйлдэлтэй байгаа хүмүүс хоорондоо айгүй их таталцаж нийлдэг. Тэгээд тэр адилхан сэтгэлгээтэй байгаа учраас тэндээс суралцах зүйлүүд нь юу байна гэдэг зүйлээс суралцахын тулд би нэгээ татдаг. Наадхан дээр чинь ингэхээр тухайн үед тухайн нөхцөл байдал гэх юм уу цаг хугацаанд адилхан давтамжинд байж ич би нэгээ таталцсан штэ. Тэгээд дараа нь яагаад үйл ойлголцол гардаг вэ гэхээр тэр давтамж нь өөрчлөгдөв. Өөр давтамжинд очиод ирэхээр нөгөө би энийг ойлгох нь юу ондоо болоод ир. Тэгэхээр уналт өсөлт гэж ярьдаг. Нэг нь уналтанд байгаа үед нөгөө өсөлттэй байгаа хүнийхээ аюу ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө уналт нь болохоор тухайн хүн тухайн үйлийнхаа үрээр уналтанд орсон байх үед нөгөө өсөлтөнд байгаа хүн ойлгохгүй ч юм уу те. Тэгэхээр нөгөө хоёулынгийнхэн төвшин өөр болоод ирсэн нөхцөл үйл ойлголцлоод маш ихээр хардаг. Энэ төвшин өөр байгааг аль хүмүүс нь ингээд энэ чинь ийм төвшөнд байгаа юм байна. Тэгэхээр би ингэх ёстой. Би ийм байгаа болохоор энэ хүн ийм байна гэдгээ тэрийг мэдсэн үед бол үйл ойлголцлоод гардаггүй юм байна. Яалтчуу заа тэгвэл анханасаа бол яг нэг төвшөнтэй уулзсан хоёр явандаа ингээд хэлбэлцсэн өөр төвшнүүд нь өөр болоод ирсэн цагт үнэхээр ойлголцохгүй ягаад ч болохгүй байгаа бол заавал тэгээд бас зуралдаал бүх зүйлийг адилхан болгох гээд би энийхээ өөр өөртөөхөөрөө байлгахад чичрээд зүтгээд байх тэр зүйл нь отохгүй болоод ирэх юм байна л да. Тэгэхээр тэр үедээ яалтчгүй би энийгээ бас тавьж чаддаг, явуулж чаддаг, чөлөөтөө өөрөөр нь байлгаж чаддаг байх л хэрэгтэй юм байна. Зуралдаад ах шаардлагагүйгээр бүр цаашлаад өөрийнхөө замаар явдаг ч юм уу тий. Эсвэл хөндлөн одоо нэг жоохон холын харилцаатай байгаад би энэ дээр нэг
жоохон орон зай гаргадаг ч юм уу. Ухаарах хөгжих төр бололцоог нь бүрдүүлж өгдөг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ажиллал биеиндээ илүү ээлтэй байж болох юм да. Нөгөө туулалт өгөөд нэг таард өгөөд явцсан хүмүүс идэв штэ. Тэр шиг л. Тийм. Яг нөгөө хүнээсээ арай өөр өндөр түвшинд хүрсэн хүн бол бас тэгэл нөгөөдгөө ч ойлгодог. Өөрийгөө ч гэсэндээ бас заавал нөгөө хүнтэйгээ цуг байх гэдэг утгаар өөрийгөө хаашдаглах. Нөгөө хүндэж болцоог нь олгодог. Давхар бас өөртөө ч болцоогоо боломжоо бас бий болгож бүрдүүлж чаддаг байх хэрэгтэй юм байна л да. Хамгийн гол нь би энийг анзаарч чаддаг, ажиглаж чаддаг л байх хэрэгтэй. Давхар өөрийгөө бас ажигладаг. Энэ ажиглалт гэдэг зүйл бол зөвхөн хамгийн том түлхүүр нь байд юм байна аливаа харилцааны тий. Ажиглалтаа сайн хийгээд гаргалгаагаа сайн гаргаад тэгээд гаргалгааныхаа дагуу өөрөө яг зориглоод шийдвэрээ гаргаад тэрийгээ цааш нь хөгжүүлдэг байхад л тэгэл харилцаа болгон ер нь тэгэл зөв зам руугаа ороод явчих юм да. Ямар ч ажиглахгүй, ямар ч анзаарахгүй хүмүүс бол тэгэл юу ч болж исэн тэгэл муухраарч тэгэл уруугаараа тэгэл урууддаг байх. Тэгэхээр айлва зүйлд анзаарахтай байх хэрэгтэй. Бас хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй. Өөрийгөө болон харилцаж байгаа хүнээ хүндэтгдэг байх хэрэгтэй. Тэр хүнийгээ зөвөр хайрладаг л байх хэрэгтэй. Өөрөө хайрлуулах гац үтгээд байх биш. Тэр хүнийгээ бас давхар хайрладаг. Хайр гэдэг чинь яг чухам юу юм бэ гэдгийг нэг. Тэгээд энэ харилцаа биш үү тий. Одоо ялангуяа хосын харилцаа. Өөр одоо нөгөө өмнө төрөлдөө бас хосууд ээж жагаад. Тэгээд энэ төрөлдөө таарад ч юм уу тий таарах юм болоод тэгээд нөгөө үеийнхэн төрлийнхөө нөгөө бас нэг үүлийн өөр үүссэн байгаа штэ сайн муу гэд. Тэрийг цэвэрлэх, засах, залруулах, нөгөөхдөө тийм болох, тийм барилдлагаар бас учирдаг. Тэгэхээр ер нь харилцаанууд дандаа л тийм байдлаар таталцаж нийлтгэл байгаад байна л хүмүүс хоорондоо. За энэ сэдвийн хүрээнд ер нь нэг иймэрхүү байдлаар яриа өрнөлөө тий. Яг өргөжлүүлэл яриад байвал болохлах зөндөл олон сэтлүүд янз янзаар гарч ирж болохлах тий. Иймэрхүү тойлоо ингээд яриагаа дуусгахгүй да. За тий. Дараагийн сэдвээ хоёлаа гаргаад тэгээд өргөжлүүлээд ярилцаад явъя дөө. За бай бай. За тий. За бай.